За тэгэхээр өнөөдрийн сэдэв бол вүдүүгийн талаарх маш сонирхолтой зүйлийн талаар ярилцгаая. Хамгийн түрүүнд хүмүүс вүдүүгийн зан үйлээс зомби гэх зүйлийг гарч ирснийг мэдэх учраас энэ удаад бичлэгэн дээрээ зомбигийн тухай товчхон дурдаад өнгөрөе. Тэгэхээр бидний өнөөдрийн чухал сэдэв бол занг бета гэх зүйлийн талаар ярилцъя. Тэр бол ерөнхийдөө бүжгэлдэх хоосон өвс. Тэр ярьж чаддаг. Усан дээр явж чаддаг. Хамгийн сонирхолтой нь цагдаагийн ажил хийдэг. Тийм ээ, цагдаа. Энэ бол занг бета. Акра, Ган, Того, Бен зэрэг арлын дагуух иргэдийн гол шашин вүдүү бөгөөд занг бета бол вүдүү шашны цагдаагийн үүрэг гүйцэтгэгч хүч юм. Жижиг өвснүүдийг нийлүүлж хийсэн өндөр маскыг шөнийн хамгаалагчид гэж нэрлэдэг. Ер нь бол яг л Бэтмен л гэсэн үг. Тэд бол ер бусын хүчтэй, вүдүү хүчинд эзэмдүүлсэн биетүүд юм. Мөн энэ бүжгэн тосгоных нэг муу ёрын сүнс, хорон санаат хүмүүсээс хамгаалдаг гэж тэд үздэг. Эргэлдэх хөдөлгөөн нь тосгоны сүнслэг байдал, цэвэр байдлыг бэлэгддэг бөгөөд мөн хүч чадлаа үзүүлж буй үзүүлбэр нь юм. Тэгвэл занг бета дотор юу байгаа вэ? Олж мэдцгээе. Тэгэхээр тэр бол дотроо хоосон. Дотор нь юу ч байхгүй. Вүдүү хүмүүсийн хэлснээр түүний дотор байгаа зүйлөө шөнийн харуулын сүнс юм. Үүн дээр болж буй зүйлс нь вүдүүгийн ид шидийн үзүүлбэраа хүний ойлголтоос хэтэрхий холд авсан зүйл гэж өөрсдөө тайлбарладаг. Занг бета бол шөнийн эзэн, тосгоны хамгаалагч гэж хүн болгон хэлдэг. Хүмүүс мангра модыг огтолж, Бенний эргийн дагуу хитг загасчилж байсан учраас шөнийн харуулууд хүмүүст хэлсэн. Тэд муу ёрын сүнснүүдийг айлгаж, эргэлдэж бүжиглэх зан үйл хийдэг. Тосгоны эргэж, чихрэг ихмэд бэлэг өгдөг байна. Тэгэхээр зарим хүмүүс бол занг бета хуурамч, дотор нь жижиг зайд нь хүн нуугдсан байдаг гэж үздэг. Харин энэ бичлэгийг тэгвэл тайлбарлах боломж огт байхгүй. Тэгвэл занг бета яаж үүссэн бэ? Домогт өгүүлснээр 17 дугаар зуунд одоогийн бүгд найрамдах Того улсад байрладаг байсан газарт Аажа Тодогийн ноёдын хоорондох мөргөлдөөн гарсны дараа 3 ханхүү бүлэг болон баруун зүг рүү нүүхээр шийдсэн байна. Аялалтай холбоотой янз бүрийн асуудал тулгархаас сэргийлж бүлгэн аюулгүй байдлыг хангах үүднээс нэг ханхүү нь занг бетаг бүтээх санаа төрсөн. Тэрээр гадилж имснэ модны хуурай навч, далдуу модны мөчр, хулс, рафия навчийг хэрэглэж эмгэн хумсны хясаа болон бус зүйлсүүдийг ашиглан ер бусын дуучмыг гаргадаг. Шөнийн цагаар хөдөлгөөн ихтэй байдаг зүйлийг бүтээв. Хэдэн сар үргэлжилсэн аян замд тэд зөвхөн шөнийн цагаар л хамгаалуулж нүүдэлдэг байсан ба өдрийн цагаар амардаг байв. Ингэж явсаар 3 ханхуу тус тусын замаа хөөж эхнийх нь Алладагийн хаант улсыг байгуулж, хоёр дахин Данхом гэх газар Абимой хаант улсыг байгуулж, харин гурав дахь нь одоогийн Бенинг байгуулсан байна. Харин тэр гурав занг бетаг уламжлал болгон үргэлжлүүлснээр өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирсэн гэж үздэг. Харин одоо хүртэл бусдад нууцлаг байгаа зүйл нь хэрхэн энэ хоосон өвсөнд сүнсийг оруулж бийжүүлэх явдал билээ. Одоо тэгвэл өөр бас нэгэн зүйлд сүнсийг оруулж чаддаг вүдүүгийн нэгэн зан үйлийн тухай сонирхцгоё. Энэ бол вүдүү доол. За тэгэхээр бид бүгд л вүдүү доолын тухай тодорхой хэмжээнд мэднэ.
хэн нэгнийг дуурайлган хүүхэлтэй хийж түүнийгээ тамлахад бодит хүн бас өвддөг. Хүүхэлтэйг ашиглан хүмүүсийг бодит амьдрал дээр өөрийнхөө эрхшээлд оруулах гэх мэт зүйлс болдог. Одоо тэгвэл жинхэнэ вүдүү хүүхэлтэйтэй танилццгаая. Тэгэхээр хамгийн алдартай таамаг бол вүдүү хүүхэлтэй нь Гайтигийн вүдүү эсвэл Луизианагийн вүдүүгийн шашнаас гаралтай гэж үздэг. Гэвч үнэндээ аль айланд нь онцлог байр суурь эзэлдэггүй байна. Вүдүү хүүхэлтэй нь Африк эсвэл Карибын тэнгисээс гаралтай биш ч гэсэн Европчууд анх зохион бүтээсэн байх магадaltaй юм байна. Учир нь түүхэн мэдээллээс үзэхэд хамгийн эртний вүдүү хүүхэлтэй нь Британаас олдсон байна. Дундад зууны үед ид шиттэнгүүт гэж нэрлэдэг хүмүүс хүүхэлтэй хийж түүнийхээ мөчүүдийг нь хугалах, тамлах зэргээр зан үйл хийх нь тийм ч ховрын бараа биш байв. Тухайн цаг үед вүдүү хүүхэлтэйг ашигладаг, өөрийгөө шиттэн гэж нэрлсэн маш олон хүмүүс байсан байна. Тэгэхээр тэд вүдүү хүүхэлтэйний эхлэлийг нь тавьсан. Харин Европын зан үйл яаж Африк, Карибын тэнгистэй холбоотой болсон бэ? Хизээнээс энэ бүхэн эхэлсэн бэ? Вүдүү хүүхэлтэйн зан үйл нь Гайтигийн вүдүүгийн хар шид, зомбитой маш бага холбоотой. Гайтигийн вүдүү зан үйл нь Гайтид амьдардаг боолуудаас эхэлсэн бөгөөд Баруун Африкийн уламжлалыг авч Ромын католик шашны хэсгүүдийг нэгтгэсэн ба тэднийг боолчлогч нь хүчээр тулган шүтүүлсэн шашин юм. 1900-аад оны эхээр уран зөгнөлт зохиолчид хүүхэлтэйн зүү зоох гэх мэт хуучны зан үйлийг жинхэнэ вүдүүгийн зан үйлтэй хольж вүдүү болон элбчэд нийлсэн шин дүр зураглалыг бий болгож эхлэв. Гэхдээ энэ асуудал нь зөвхөн вүдүү хүүхэлтэй биш бөгөөд зомби бол сүүлийн 100 жилийн хугацаанд вүдүү шашны ойлголтод гайхалтай нөлөө үзүүлсэн билээ. Харин бодит вүдүүгийн шашин зомбинууд нь хүн рүү дайрдаг харгас амьтад байгаагүй. Харин тэд бол хохирогчд байсан. Гайтигийн хөдөөгийн ардын амд амьдсан ярианд зомби бол ухаангүй мангас биш гэсэн байдаг. Тэд бол бокор гэх шулмын хүчийг эзэмшигчин вүдүү шидэнд удирдагдан үхлээс эргэж иргэсэд юм. Гайтигийн зомбигийн ардын аман яриан хүмүүсийг зомбинд идүүлэхээс илүүтэйгээр зомби болохоос айлгах зорилготой байв. Арлын боолчлолын түүхийн хувьд авч үзвэл зомбигийн боолчлолын түүхээс хол зөрүү байгаагүй бөгөөд тэд яг л зомби шиг хүчээр өдөр шөнөгүй, хоолгүй ажилтдаг байв. Харин энэхүү зан үйлийг хэрхэн үйлддэг? Мөн үнэхээр ердөө нэг хүүхэлтэйгээр дамжуулан бодит амьдралд нөлөөлж чадах хэсэг нь тодорхойгүй хэвээр байна. Тэгэхээр бидний мэдэх вүдүү хүүхэлтэй нь яг вүдүүгийн шашны чухал хэсэг нь биш юм. Ингээд дараагийн бичлэгээр илүү сонирхолтой зүйлстэй эргээд уулзцгаая.